John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Stephen King-ийн зохиолын улхаараас ч юу ч болж чаддаггүй. Тамд очиж өдгөрөө бадрын гэсэн жижиг зөвхт бадрын хоёрын зөв зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Зохиолыг бичсэн Цогтбаатрын Ууган баяр охин минь надад хайртай. Өвлийн жихүүн сэлэх хазар нүрийг таалж, ертөнц цасан хужилгаа номорсон хүйтэн цагийн зэврүүн өдөр хоногуд үргэлжилж байлаа. Энэхот өнөөдөр байнга оройд өдгөөс арай өмнө ажиллаа тарж гэрийн зүг яран алхав. Цас мөсөөр бүргсэн зам талбай алхаж явхад төдийлэн таатай биш байгаа боловч гэрлүүгээ охин руугаа ярсан энх отын толгойд огт өөр зүйл бодогдож байлаа. Эдүгээ 6 настай охиноо хүнд алдчихвээ гэж айсан түүний бодол хоёр хөлийг нь эрэхгүй хурдан хөдлөхөд хүргэж байв. Удалгүй танил дасал болсон гудамж цэцэрлэгээр өнгөрөхөд энх хотын 6 жилийн өмнөх дурсамжууд нүднийх нь өмнө сэргэж ирлээ. Хорин хэдхэн настай зэл залуухан энх хотын сэтгэлийг нь хөндөж, зүрхийг нь догдлуулсан идэр цагийн ариухан хайрын түүнд амьдралын сайн сайхан мэдрэмжүүдийг төрүүлж гэгээ мөрөөдлийн замд хөдөлдөг байв. Хүсэл мөрөөдөл уянгын бодлоор жигүүрлсэн тэрээр зулаагаас өөр зүйлийг бодолгүй түүнийхээ хөөрхөн төрхөөр зүүдээ хүртэл чимэглэж гараас нь хөтөлж зугаалахдаа худал хуурмаг хүнд хэцүү зүйл байдгийг аргагүй умарцсан явж. Зулаатайгаа амьдран тэгээд хизээж салахгүй. Бас зулаатайгаа адилхан хөөрхөн охинтой болоод гурвуулаа хамтдаа цэцэрлэгээр зугаалах болно хэмээн гэнхнэр мөрөөдөж байсан түүний энэ мөрөөдөл нь ягаад ч юм түүнд үнэхээр удахгүй биелэх юм шиг санагдаж байв. Энхөд аятай боломжийг харж угаад зулаатай гэрлэг санал тавихаар шийдээд байлаа. Өрн дулаахан цагийн сэтгэл сэргээсэн цэлмэг тэнгэр хурцнаар энх хотын сэтгэлд ирчүүч зориг өгч тэр нэгэн өдөр зулаадаа гэрлэг санал тавихаар шийдэж үлээ. Урд шөнөөс нэглээд ил хэрхэн хэлэх үг эзэгнэж сандарч догдлохдоо зүрх нь оволцож ариун хайрын мананд бодол алдран тэнүүжилсээр зүүд нойрны ертөнцийг алгасаж өглөө нартай зулгав. Энх хот гэрээсээ гарахаар завдан өмсөх хувцас сонгож хөл газар хүрэхгүй шахам амтан хэдэн өрөөгөө дамжиж явахдаа хаалганы хонх дуугарах чимээг сонслоо. Хаалга тайлбал өмнө нь зулаа зогсож байх нь тэр. Энхөд юм бүр цаанаасаа л бүтэж байх шиг хэмээн дотроо бодоод зулааг орохыг өрөхөд тэрээр нэг л дуу муутай татгалзаж хэлэх юм байна гэв. Гэрт ч орлого хэлэх гээд байгаа тэр зүйл чи юу юм бэ? Би найзан жирэмсэн болчих. Юу чи бид хоёр. Гэхдээ миний найз уучлаарай. Энэ бол чиний хүүхэд биш. Найз нь чамд хэлэх гээд хэлж чадахгүй байсаар удажлаа. Би чамаас өөр залуутай болчихсон. Би яаж чадаагүй. Энийг чамд хэлэх гэхээр чи надад дэндүү хайртай юм шиг санагдаад чамаа гомдоохыг хүсэлгүй яахаа мэдэхгүй байсаар ийм байдалд хүрчлээ. Намайг уучлаарай. Энэ бүгд зөв миний буруу. Зөвхөн миний л буруу. Баяртай. Ингэж хэлээд зулаа энх хотыг бараг гайхаж чамжаагүй байхад нь яваадаг өв. Олон зүйлийг мөрөөдөж гэрлэг санал тавихаар зэхэж байсан энх хотын сэтгэлд харамсал харуулслын гашуун нулимс зангирч зөвхөн зулаадал сайхан харагдах гэсэндээ харайхийд сонгосон гоёлын цамц гараас нь алд туран унлаа. Үүнээс хойш энх хот зулаатай айж уулзсангүй амьдралынхаа хамаг утга учирыг алдаж жил орчин болсны дараа зулаагийн ээж өлгийтэй нийлэх хүүхэд тэрвэрч ирээд энх хотыг ээж дүү нартай сэхэл өгөлгүй загинсаар өөрийнхөө хүүхдийг ав. Чиний энэ хүүхдийг миний охин төрүүлж өглөө. Харин одоо өөр өсгөнүү яанав дураараа л бол би чамаар охиныхоо амьдралыг тоглуулахгүй. Охиныг минь жирэмсэн болгоод хайчихсан чам шиг өөдгөө навшиг харахаас ч дургүй минь хурч байна гэж хэлээд өлгийтэй бяцхан хөөхөд энх хотод үлдээгээд арилж өгснөөс хойш идүүгээ 6 жилийн нүрийг үзжээ.
Энэхүү 6 жилийн өмнөх болсон явдлыг бодсоор нэг л мэдхэд энэхвэд орцныхоо үүдэнд ирж гисэн байв. Дөнгөж өглөө ажилдаа явахдаа л өхнийхөө хацрыг үнсэд гарсан атал одоо жигтэйхэн их санджихсан байхаж. Өхөндөө өгөх гэж явсан чихрүүдээ халаасалсаар хаалганыхаа хонхыг дартал өхнийх нь ааваа гэсэн цовоо цойлгон дуун сонсогдсонгүй. Харин айж сандарсан царайтай дүүн хаалгыг нь тайлав. Миний өхөө нами яасан. Цулаагчрээ таваад явчихсан. Миний өхөө оюул амд гэртээ харийгээд гараас нь хөтлөхөд яагаад ч юм намин зүгээр л дагаад явцсан. Би явуулахгүй гэсэн боловч яаж чадсангүй. Тэгэл таныг хүлээгээд байчлаа. Тэгвэл би зулаагийнх баяхаас биш. Чи гэр хараад байж. Би удахгүй өхнөө дагуулаад ирнэ. Ингэж хэлээд энхвэд хар ирчээрээ гарч одов. Хэдэн өдрийн өмнө өхнийг нь гадаа тоглож байхад ээж аав хоёр нь байна гэд хоёр хүн чихэр жимс өгсөн гэдгийг нь гинэд санаж зулааг нөгөө залуутай өөрөөр хэлбэл өхний жинхэнэ эцэгтэй ирж гэдгийг сайн мэдэв. Энхвэд зогсохгүй гүйж байсан ч зам нь нэг л хорж өгөхгүй байхаа мэд санагдсаар арай хийж нэг юм 6 жилийн өмнө өдөр бүр ирж тогшдог байсан хаалганы өмнө ирэв. Ямар ч эргэлзээгүй хонхыг нь дартал өмнө нь огт зүс үзээгүй барилгын муу хувцастайр хаалга тайлав. Уучлаарай, би зулаатай уулзах гэсэн. Энэ байрны хуучин эзэд 3 хоногийн өмнө байраа суллаад нүүч гисэн. Хаашаа нүүс юм бол та мэдэхгүй. Хэмэтгэв. Би энэ байранд засар хийж надад мэдэх юм огтхон шалга. Ямар ч аргагүй мухардалд орсон инхват үлгэн салган амтэн гэртээ ирэв. Одоо би өхнөө олж явахаасаа өнгөрч тэдвэл мөнгөтэй хүмүүс магадгүй гадаад руу гараад л явчихсан байх. Цагдаа тандаад ч нэмрэг үз. Мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүст цагдаа тэгж сайн үйлчилж чадахгүй. Тэгээд ч цаад хүмүүс намингийн төрсөн эцэг их нь үнэн юм чинь би яах ч вүлээ. Энэ мэтийн бодлууд энхватын толгойд эргэлзсээр зовж зүдэрч дутуу нойртой хонон байж өсгсөн энхрийн өхнөө эрэхгүй санахта өөрөө ч мэдэлгүй нүлмэс унгаж байв. Маргааш энхват ажилдаа явсангүй. Зулаад дэндүүх гомдож уйтгар цөхрөл хорслоор дүүрэн зүрх нь занал тайхаар цогөлж байлаа. Зөвхөн зулааг хаанаас олж болох вэ гэсэн бодлол түүний толгойд эргэлдэж олж уулзгаараа хэрхээ эргэцүүлэх аж. Зулаа би чиний амьдралаар чинь тоглоогүй. Харин чи минийхээр ямар ч хайр инрэлгүй тоглоод байх шүү. Асаж дүрлцэж байсан хайр сэтгэл рүү минь хүйтэн ус цацаж. Дараа нь наминг миний хүүхдээ гэж гэрээхэндээ худлаа бухаж. Эцэс сүлд нь өнчин амьдралын минь сурвалсан миний өхнийг эргүүлж хулгайлж авна гин. Би яхаал зарчаагүй амтэн бишээ. Чамтай уулзмагцаал гэж бодсоор талах зүсдэг хутгаа халааслан гарч одов. Удалгүй өстхөн үлийн даваан дээр гихчээр хуучин байрных нь хавцаа зулаатай халз таархан тэр. Энхват ямар ч эргэлзээгүй халаасандаа байгаа хутгаа чанга гихч надгаа түүн рүү дөхөж очиход хойноос нь ааваа гих цовоо цойлгон тэнэл дуу сонстов. Игшин зур энхватын уур хорсолдоо хөвчөрч буцлан оргилж байсан бие сулран нүдийг нь нулимсэн туслууд бүрхээд ирэв. Намын чамаг байхгүй бол хоолж идэхгүй. Чамаг асуугаал чамдар очигээд хорон тэгэл хүрээд ирлээ. Санааг чинь зовоосон болоочлаарай. Өнгөрсөн бүх явдалд уучлах хичээгээрэй. Зүгээр л өхнөө яаж өсч төрнж байгааг нь л харах гэсэн. Зулааг дөнгөж ингэж хэлтэл намин энхватыг хүзүүдэд авав. Аава би таныг зөндөө их сансан. Одоо би хаашаа ч явахгүй. Аав нь ч гэсэн өхнөө хааш нь ч явуулахгүй. Таныг би өчигдөр зөндөө их хүлээсэн. Та надад нөгөө чихрээ авчирсан уу? Энхват өчигдрийн өхөндөө өгөх гэж байсан чихрээ гинэд санаж гараа халаасандаа хийхэд нэгэн хурц үзүүртэй зүйл тэмтрэгдсэнд өөрөөсөө айх шиг болж нэг их уртаар санаалдаад өхнөө чанга гихчин тэвэрлээ. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.